Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. Бичлэгээ эхлэхээс өмнө нэгэн хэрэгтэй мэдээлэл хүргэе. Хэрв та Солонгос улсад амьдардаг бол SK Beach брендийн хамгийн сүүлийн үеийн ус цэвэршүүлэгч, агаар цэвэршүүлэгч болон ухаалаг бидээг хамгийн уян хатан нөхцлөөр худалдаа авах эсвэл лизингээр авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг Facebook хуудас болон холбоо барих дугаараас аваарай. За ингээд бичлэгт оръё. 2020 оны 10 дугаар сарын 22-ны үдэш Тайван хот болох Алабама мужийн Обернд Хятад хосууд өмнөх түрээслэгчийн гарт гэртээ харамсалтайгаар амьд хэрэг гарлаа. Энэхүү цочирдсан үйл явдал Америк дахь Хятад иргэдийг хийхэн цочроосон юм. Хэрцгий аллах үйлцэн этгээдийг олон нийт шууд буруутгаж байсан ч хохирогч хосуудын бодит төрхийг мэддэг хүмүүс гарч ирснээр хэргийн өнцөг огтөөрөөр иргсэн. 2020 оны 10 дугаар сарын 22-ны 7 цаг 15 минутад Алабама мужийн Оберн хотын нэгэн иргэдээ 911 рүү залгаж би хүмүүс алжглаа. Нэг гэр бүлийг хөнөөжглөө. Энэ осол байгаагүй. Би өөрөө алсан алмаар санагдсан байсан юм гэж хэрэгээ хүлээжээ. Цагдаа болон түргэн тусламжийнхан хэрэг гарсан Монро өргөнчлөөний 700 тоот руу нэн даруй хөдөлсөн байна. Хэргийн газарт очиход цуснд будагдсан цочролд орсон залуу эрэгтэй байшингийн өмнөх зүлгэн дээр сууж байв. Цагдаа нарыг дотгош ороход тэрээр ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд нэг давхрын цочны өрөө болон галт тогооноос цусны мөрөлдөжээ. Цагдаа нар хүн шархсан эрэгтэй эмэгтэй хоёрыг олж яаралтай эмнэлэгт хүргэсэн байна. Гэрийг нэг бүрчлэн шалгах явцад буланд нуугдж байсан 8 болон 5 настай 2 хүүхдийг олсон бөгөөд хазаар тэд бие махбодын хувьд гэмтээгүй байв. Сэжигтэн Хятадын Хунаан мужаас гаралтай 21 настай Ван Жобын булхан тогтоогдож баривчлагжээ. Ван Жобын 2018 оноос хойш Оберн их сургуульд суралцж байсан аж. Хохирогч эрэгтэй тэр шөнө эмнэлэгт очисон даруйдаа нас барсан бөгөөд халдлагаас амьд үлдсэн эмэгтэй хохирогч биеийн байдал нь маш хүнд байсны улмаас 2021 оны 3 сард нас баржээ. 2020 оны алгын эрэгт буруутгагч буй Ван Жобын Ли Каунтигийн шүүхэд ирсэн байна. Оберн хотын цагдаагийн мэдээлснээр Ван Жобын 2020 онд Оберны Монро Драйв дахь нэгэн байшинд нэвтэрч эрэгтэй эмэгтэй 2 хүнийг хутгалсан. Тэрээр хохирогч эмэгтэйтэй сайн танилуд байсан гэдэж байна. Newsletter 9 агентлаг Вангийн шүүх хуралд оролцож өмгөөлөгч болон прокурорын талууд нотлох баримтуудыг хамтран хянжээ. Ван цаазаар авах ял оноож болох үз хэрэгт буруутгагдсан бөгөөд хэрв түүний гин буруутай тогтогдвол Ван Америкт цаазаар авах ял сонсон анхны Хятад иргэн болж магадгүй байв. Гэвч 2024 оны 5 сард болсон эцсийн шүүх хурлаар Ван Жобын гин бурууга хүлээн зөвшөөрснөөр шүүхээс түүнд магадлангаар суллагдах хэрэггүйгээр бүх насаар нь хорихол оноосон юм. Ван гимт хэргийн нөхцөл байдлыг англи хэлээр чөлөөтэй тайлбарлажээ. Тэрээр тухайн байшинд түрээслэгч байсан бөгөөд нүүж гарахдаа байшингийн эзэн хосуудтай хэд хэдэн удаа санал зөрөлдөж тэд түүний барьцаа мөнгийг буцааж өгөлгөө авч үлдсэн гэдгийг тайлбарлав. Хэрэг гардаг орой тэрээр эзэдтэй нүүрлэхээр очижээ. Гэрийн эзэгтэй хаалга тайлж өгөхөд шууд маргаан үсэж улмаар эзэгтэй хаалга хааж нөхрөө тусламж дуудахаар доош бухыг хүссэн. Ван арын хаалгаар орохыг оролдсон боловч гэрийн эзэн түүнийг түлхэж гаргажээ. Ван явхаас татгалзаж өөрөвчнөөсөө хутаг гаргаж ирэн уурандаа гэрийн эзнийг хутгалсан байна. Гэрийн эзэгтэй айсандаа хашгирсан. 2 хүүхэд чимээг сонсож аимшигтай дүр зургийг нүдэрээ харсан байна. Гэрийн эзэгтэй Ванг зогсоож чадахгүйгээ мэдээд хүүхэд рүүгээ гүйж очиод нуугдгэж хашгирчээ. Хийх ёстой зүйлээ дуусгасан мэт Ван байшингаас гуйвч гарч ирэв. Өөр омог нь айдас цочрлоо солигдож чичирсэн гараараа уцаа гаргаж ирэн 911-т хэрэгээ хүлээсэн. Шүүх хэмнэлийн дүгнэлтээр гэрийн эзэн биеийнхээ бүх хэсэгт 23 хутганы шарх авсны зарим нь зүгрэх, уушиг зэрэг амин чухал эрхтэнд хүрч үхэл түргсэн шарх үүсгэсэн байв. Гэрийн эзэгтэй 60 гаруй шарх авснаас хамгийн хүнд нь цээжний хэсэгт ялангуяа уушгийг нь нэвт татгсан шарх байлаа. Тэрээр хэсэг хугацаанд амьд байсан ч хожим нь уушигны шархнаас үүдэлтэй хүндлэрлээ нас баржээ. Гэрийн эзэгтэй илүү олон шарх авсан ч гэрийн эзнийх шиг гүн байгаагүй. Учир нь гэрийн эзэн гинтийн хаалгад өртөж Ван түүнд илүү их хүч гаргасан бол эзэгтэй шархнууд голдуу биеэ хамгаалахыг оролцсоноос үүдэлтэй байв. Юу тийм даруухан залууг мангас болгож хуургав. 2 бага насны хүүхдийн өмнө 80 удаа хутаг далааж
Тийм аимшигт хэсгэлэл үйлдэхэд хүргэсэн тэр их гомдол хорсол яг юу байсан юм бол албан ёсны мэдээнд Вангийн хүчирхийллийн шалтгааныг тодорхой дурдаагүй. Гэвч хэргийг мэддэг хүмүүс болон интернет хэрэглэгчид гэрийн эзэгтэйг буруутгасан бичвэр, эзэгтийн хариулт болон WeChat групп дэх чатны бичлэгүүдийг ил болгожээ. Эдгээр ярианаас харахад тэдний зөрчил голчлон байр түрээсийн асуудлаас үүдэлтэй байв. 1999 онд Хятадын Хунан мужид төрсэн Ван Жобин 2018 онд 19 наснаа ахлах сургуулаа төгсөөд Оберн их сургуульд иржээ. Алабама мужийн Ли каунтид байрлах Оберн нь зүүн Алабамагийн хамгийн том хот бөгөөд олон Хятад оюутан багш нар амьдардаг түүхэн их сургуулийн хотгоо юм. Гэрийн эзэн Шон Лежон хэрэг гарах үед 40 настай байв. Тэрээр Хятадын Бээжингийн их сургуульд магистр, докторийн зэрэг хамгаалж дараа нь Оберн их сургуулийн сансар судлалын инженерийн сургуульд докторийн дараах судалгаа хийж байсан сансар судлалын тооцооллын шингэний динамикийн мэргэжилтэн байв. Түүний эхнэр Вуу Жанжэн 41 настай байсан бөгөөд тэд 2 хүүхэдтэй байжээ. 2020 оны 4-р сарын эхээр Ван 2-р курсын оюутан байхдаа түрээсийн хугацаанд дуусаж сургуультай илүү ойр газар хайж байгаад санал болгосны дагуу хатагтай Вуутай холбогдож тэрээр байшингийнхаа 2 давхрын унтлагын өрөөг түрээслэхийг санал болгов. Ван шалгалтандаа бэлдээ завгүй байсан тул байшинг өөрийн буйр үзээгүйч WeChat дээрх зургийг нь харж 5 сарын эхээр нүүж орохоор шийджээ. Америк нэгдсэн улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч эхлэхэд эцэгтэй Вуу 4 сарын 23-нд Ван руу мессеж бичиж 5 сард нүүж орохыг зөвшөөрсөн ч 2-7 хоног өрөөндөө өөрийгөө тусгаарлахыг шаарджээ. Ван 2018 оноос хойш Америк нэгдсэн улсаас гадагшаа яваагүй тул тусгаарлагдах шаардлагагүй гэж үзсэн ч эцэгтэй Вуу хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг чухалчилж энэ хугацаанд Вангийн хоолыг хийж өгөхөө амлав. Хурдан хугацаанд өөр газар олоход хэцүү байсан тул Ван зөвшөөрчээ. Ван би доошоо бууж эсвэл гадаа алхаж болох уу гэж асуухад эцэгтэй Вуу эхний 2-7 хоног өрөөндөө байхыг хичээгээрэй. Хятадд тусгаарлагдсан бол та коридор руу ч гарах хэрэггүй байх байсан. Хэрэв үнэхээр гадаа алхмаар байвал арын хаашаанд гарч болно. 2-7 хоногийн дараа хаашаа ч явсан болно. Арын хаашаанд гарахдаа маск заавал зүгээрэй гэж хариулжээ. Ярианы туршид эзэгтэй хамтран ажиллах, зөвлөлдөх байдлаар харилцаж Ванч тайван ойлгосон байдлаар хариулж байв. 7 хоног гаруйн дараа Шуан болон Вуу нарын гэрт нүүж оров. Эхний өдөр Ван өөрийнх нь өрөөний агааржуулагч ажиллахгүй байгаа мэдэв. Өрөөний температур 31 градус байлаа. Тэрээр гэрийн эзнэр агааржуулагч ашиглахыг заалахыг хүссэн ч эзэгтэй Вуу нөхөртөө түүнд зааж өгөх хэрэггүй, түүнд хэрэггүй гэж хэлжээ. Маргааш нь гэрийн эзэн Вангийн агааржуулагчийг янзалж өгсөн байна. Дараа нь эзэгтэй Ванг цонхоо нээснийг анзаарч агааржуулагч ажиллаж байгаа тул хаахыг зөвлөв. Нүүж орсноос ердөө 1 хоногийн дараа Ван таагүй нөхцөл байдалтай тулгарчээ. Тусгаарлалтын 10 дахь хоногт унтаж байхад нь орон нэвтэрсэн байна. Эзэгтэй Ванг буруутгаж орны рам болон матрасны төлбөрт $700 нэхэмжилжээ. Ван орыг нэрвэшлэн шалгаж үзээд модон ивэсүүд нь аль хэдийн суларч илэгдсэн байсныг анзаарав. Тэрээр 84 кг жинтэй хүн ердөө 10 хоног унтахад ийм ор эвдрэх ямар ч боломжгүй гэж үзэн эцэгтэй дарамтыг эсэргүүцэн маргасан. Мөн матрас зүгээр байхад яагаад шинийг авах ёстойг асууж Amazon дээр ижил төстэй ор ердөө $114 байгааг олж харжээ. Эцэгтэй тэр өрөөг хүүдээ зориул зассан. Өмнө нь хүн байж байгаагүй тул ор зүгээр байх ёстой гэж зүтгэв. Гэвч орон нутгийн Хятад оюутнуудын WeChat групп дээр олон хүн тэр өрөөг өмнө нь түрээслэж тэр орон дээр унтаж байсныг илчилжээ. Эцэгтэй Вангаас мөнгө салах гэж байгаа мэт харагдаж байв. Эцэст нь гэрийн эзэн дундуур нь орж хэрэв ор засагдахаар бол зүгээр орхий, үгүй бол Ван $100 нөхөн төлбөр өгөхөөр тохирчээ. Тусгаарлалтын 15 дахь хоногт Ван маска зүгээд гадуур алхахаар гарав. Буцаж ирэхэд нь эзэгтэй замаар биш доорх ой мод руу алах. Масктай чиний төрхийг харж хөршүүд айж магадгүй гэж хэлжээ. Ван эзэгтэй гихт хяндаг хэлсэн үгнүүдээсээ буцдаг гэж үзв. Дараагийн өдрүүдэд Ван хоол ихэд эзэгтэй ардан зогсоод тогны мөнгө их гарч байгаа тул өөрөө өдөрт нэг л удаа хоол идэх тухайгаа ярьдаг байж хувцас угаахт нь
хатаагчийн хугацааг хар зогсоод хэтрүүлбэл $20 төлөхийг анхааруулдаг болов. Мөн Баркетын шалыг гэмтээхгүй тул гэртээ таавч өмсөхгүй байхыг шаарджээ. Ван хийсэн үйлдэл бүрээ хянуулах мэт санагдаж байв. Гэтэл эзэгтэй өөрийгөө үргэлж сайн үйл хийдэг хятад оюутнуудад хариу нэхэлгүй тусалдаг гэж ярина. Тэрээр Ванг маскгүй нүүж ирсэн нь эцэг хийхээ өмнө ёс суртахуунгүй үйлдэл хиймэн хариуцлагын тухай лекц уншдаг байжээ. Нэг өдөр арын ашаанд байхад гэрийн эзний хүүхдүүд Ван руу вирус гэж ойрлж ээж нь түүнийг гадны хүн учраас хол байхыг тушаасан гэж хэлв. Ван энэ гэрт амьдрахад улам бүр дургу болж эзэгтэйтэй хийх маргаан хурцтав. Ван эзэгтэйг хүнийг сэтгэл санааны дарамтад оруулж өөрийнхөө зөв мэтээр бусдыг удирддаг гэж үзсэн. Ийм хүнтэй нэг дайвар дор байж болохгүй гэдгийг ухаарч шинэ газар хайж эхэлсэн юм. Хэдэн өдрийн дараа шинэ газар олж нүүх гэж байгаагаа хэлэхэд эзэгтэй за яах вэ? Гэхдээ чи гэрээ цуцлын торгууль төлөх ёстой гэв. Ванг тусгаарлагдаж байхад эзэгтэй түрээсийн гэрээнд гарын үсэг зурулсан байсан бөгөөд Ван гэрээг гүйлгэж хараад түрээслэгчид ашиггүй заалтууд байгааг харсан ч асуудал гарахгүй байх гэж бодоод гарын үсэг зурчихсан байжээ. Гэрээнд хэрв түрээслэгч гэрээгээ цуцалж эрт нүүвэл 12 сарын түрээсийн мөнгө болох $7,200 торгууль болгож төлнө гэж заасан байв. Ван ийм утгагүй мөнгө нэгсэн чочирдож Америкт гэрээ цуслах стандарт торгууль дээд тал нь 3 сарын түрээс байдгийг мэдэх тул эрс татгалзав. Энэ нь тэдний хооронд ширүүн маргаан үүсгэжээ. Эзэгтэй өөрийгөө Хонконгод хууль сурсан хуульчийн эрхтэйгээ сайрхаж хэрэв мөнгө төлөхгүй бол шүүхийн мэдэгдэл явуулна гэж занал хийлв. Хятад хүмүүсийн дунд би чамайг шүүхэд өгнө гэж айлгах тактик их байдаг. Эзэгтэй цааш нь өөрийнхөө хуулийн холбоо сүлбэг гайхуулж зөвхөн Америкт төдийгүй Хятадд Ванг ялж чадна гэж дарамтлаж байлаа. Ван бууж өгөлгүй. Тэгвэл би өөрөө өмгөөлөгч аавна. Шүүх юу шийдэхийг харъя гэжээ. Гэтэл Вангийн гайхшралыг төрүүлсэн зүйл нь эзэгтэй Хятаддах эцэг эхтэй холбогдсон явдал байв. Энэ нь яг л багш нь сурагчийнхаа буруу үйллийг эцэг эхт нь матаж байгаа мэт байлаа. Тэрээр Ванг түрээсийн мөнгөө төлөөгүй нөхөн төлбөрөөс татгалзсан тусгаарлалтын үеэр маск зүгээгүй гэр бүлийнх нь эрүүл мэндэд хохирол учруулсан гэж хүтгэжээ. Бодит байдлыг мэдээгүй Вангийн эцэг эх нь хүүгээ буруутхан загнаж эхлэхэд Ван хамгийн итгэж байсан хүмүүстэй ойлгогдоогүйдээ туйлын их гомдож тэдний хооронд ширүүн маргаан дэгдэжээ. Энэхүү үйл ойлголцсон түүнийг улам бүр мухардалд оруулсан юм. Эцэг эхийг нь татан оруулсан дууралсан Ван эзэгтэйтэй дахин ширүүн маргалдаж эцэст нь гэрийн эзэн дундуур нь орж Ванг $7,200 төлөх шаардлагагүй гэж хэлснээр маргаан намжжээ. Маргаан намжсан мэт харагдсан ч эзэгтэй эцсийн мөчөд Вангийн 2 сарын барьцаа мөнгийг нь өглөө авч үлдсэн юм. Шудраг бус байдал гомдож цөхөрсөн Ван ямар ч аргагүй байдал орсноор тэрхүү байшин орхон гарчээ. Хэрвээ ингээд дуусан бол энэ нь зүгээр л нэг бүтлгүү түрээсийн асуудал байх байлаа. Гэвч үйл явдлын өрнөлийг оронгоор нь эргүүлж аимшигт эмгэнэл рүү хөтлөх нэгэн нууцлах хүн гарч ирсэн. 2020 оны 8 дугаар сард Ши гэх эмэгтэй Вантай холбогджээ. Тэрээр өөрийгөө Оберн их сургуулийн Хятад дахь профессор эхнэр гэж танилцуулаад Вангийн түүхийг сонсоод өрөвдөж байгаагаа хэлэн энэ түүхээ онлайн тавихыг зөвлөсөн. Ши өөр Хятад оюутнуудыг ийм заллин төртгөө сэргийлэхийн тулд эзэгтэй үйлдэлийг илчлэх нь чухал гэж үзв. Ван түүний зөвлөсний дагуу туршлагаа бичиж WeChat-ийн зургуудыг баримт болгон интернетээр тавьжээ. Энэ бичвэр хурдан тархаж Оберны 10 гаруй Хятад оюутнууд гарч ирэн эзэгтэй ёс зүйн үйлдэлүүдийг хуваалцсан. Удалгүй Ши Ванг 500 Хятад иргэдтэй WeChat группт нэмж тэнд олон хүн байрны эзэгтэйд заллиулсан тухайгаа ярив. Жишээ нь нэгэн хүн нисэх онгоцны буудлаас тосох үйлчлэгийг $120 тохирсон ч эзэгтэй ачаа их байна гэж $80 нэмж нэхэд өгөхгүй бол явуулахгүй гэж дарамтлсан. Өөр нэг хүн шал гэмтээсэн гэж бороотой шүн гэрээсээ хөөгдөж $200 нэгсэн зэрэг түүхүүд гарчээ. Эзэгтэй увайгүй үйлдэл үүгээр зогсохгүй. Тэрээр хөршийнхөө машиныг мөргөж осол гаргачаад өөрийнхөө бурууг түрээслэгч рүүгээ чихэж машинаа буруу газар тавьсанаас боллоо гэж загнаж бүр хохирлын мөнгө нэхэж байсан тохиолдол шил болжээ. Эзэгтэй хамгийн сүүлчийн арга нь Хятад дахь эцэг эх рүү залгаж гомдлох байв.
Эцэг эхчүүд гэрийн эзнийг судлаач эхнэрийг нь хуйлсурсан гэдгийг мэдэх тул тэдэнд итгэж хүүхдүүдрийгээ мөнгө явуулах эсвэл үгэнд нь ор гэж зөвлөдөг байжээ. Энэ арга шинээр ирсэн оюутнуудад маш амжилттай хэрэгждэг байлаа. Эдгээр мэдээлэл харгасны дараа эзэгтэй өөрийн байр суурь илэрхийлж Ванг нүүж ирэхэд нь агааржуулагч ажилуулах нь байшингийн агаарын урсгалыг алдагдуулах тул сэнс өгсөн. Орны төлбөр $700 нэхээгүй гэж мэдэгдэв. Удалгүй Ши гэрийн эзний цалингийн баримтыг гүрүүв тавьж тэдний ийм үйлдэл хийдэг нь нөхрийнх нь цалин багтай холбоотой гэж сурчээ. Энэ нь эзэгтэй нэр хүнд болон бизнест сөргөөр нөлөөлөв. Эзэгтэй Шиг Ванг ашиглаж өөрийнх нь бизнесийг нураах гэсэн хорон санаатай айл гэр хүмүүсийн хүн гэж буруутхан тэдний оронд ширүү маргаан үүсчээ. Улмаар Ши эзэгтэйг гүтгэлгийн эргээр шүүхэд өгсөн байна. Гэрийн эзэн асуудлыг тайвнаар шийдэх гэж оролцсон ч эхнэр нь зөвшөөрөөгүй. 2020 оны 10 дугаар сард шүүх хурал болж Ванг гэрчээр оролцсон ч шүүх эзэгтэй талд шийдвэр гаргажээ. Тэр оройдоо эзэгтэй Вангаас бичсэн зүйлээ устгаж олон нийтийн өмнө уушил гуйхыг үгүй бол хуулийн хариуцлага тооцоогоо мэдэгдэжээ. Гэвч 48 цаг хүрэхгүй хугацааны дараа буюу 10 дугаар сарын 22-ны орой Ванг гэртээ хоол хийж байхдаа маш их уурлаж хутаг аваад эцэгтэй гэрлүү явсан. Түүнийг ийм хэрцгий үйлдэл хийхэд хүргэсэн эцсийн шалтгаан тодорхойгүйч тэрээр өөрийн эрх чөлөө амь насаараа дэнчин тавьж ийм алхам хийсэн байна. Хэрэг гарсны дараа Ши WeChat группээ шууд устгаж онлайнаас алга болжээ. Ванг мэддэг хүмүүс түүнийг алуурчин болсон гэдэгт итгэж чадахгүй байв. Учир нь тэр маш ийдэг залуу байжээ. Гэрийн эзэн ч муу адил олон жил буддын шашин шүтсэн даруй төлөв тусраг хүн гэж хүндлэгддэг байв. Ванг ч өмнө нь түүнийг сайн багш гэж магтаж байсан ч хэрэг гарах үед хамгийн түрүүнд гэрийн эзнийг онилсон. Тэрээр өөрөө гаргахын тулд хүний амь насыг золиослж 2 хүүхдийг насан туршийн гэмтэлтэй үлдээв. Хүүхдүүдийг Америкийн нэгэн гэр бүл өрчилж авсан гэсэн мэдээ байна. Хятадын нийгэмлэгт байрны эзэгтэй муур нэр хүндтэй байсан ч Америк хөршүүд нь түүнийг аяд зөөлөн яриатай боловсон хүн гэж мэддэг байжээ. Тэрээр гэр бүлийг тэжээхийн тулд хувийн худалдаа хийж онгоцны буудлаас хүн тосож өрөөгөө түрээсэлдэг, гэр бүлээ хамгаалдаг, эрх мэдэл дуртай эмэгтэй байв. Зарим хүмүүс хосуудыг өрөвдөж байхад зарим нэмэгтэйг оюутнуудыг залилж байгаад цохих шитгэлээ авлаа гэж үзэж байв. Гэрийн эзэн эхнэрийнхээ буруу үйлдэлийг мэддэг байсан ч хөндлөнгөөс оролцоогүй нүдэ анаад өнгөрөөдөг байсан нь ийм эмгэнэлт хүргэжээ. Америк дахь хятад байшингийн эзэд ихэвчлэн тог усны мөнгийг түрээстэй багтаадаг тул түрээслэгчтэй маш чанга хяндаг байна. Эцэгтэй шинээр ирсэн оюутнуудыг өөрөөсөө дор гэж үзэж тэднийг хянахад илүү хэлбэр гэж бодон түрээслэлдэг байв. Тэрээр хүүхдүүдтэй Ванг вирус гэж хэлж байсан нь түүний үзэл бодлыг харуулсан. Хятадын их сургуулиуд профессорудад оюутнуудыг зарц шиг ашиглаж үгэнд нь орохгүй бол төгсөхгүй гэж сүрдүүлдэг тал бий. Онлайн ил басан зургуудаас харахад Вангийн эцэг их эзэгтэйгээс маш их өөрчлөлт гуйж хүүгээ сайн хүмүүжүүлнэ гэж амлаж байсан нь Ванг улам их бухимдуулсан бололтой. Эрдэм мэдлэгтэй, эрх мэдэлтэй хүмүүсийг шүтэх эцэг эхийн сохор итгэл хүүгээ буруугүй байхад нь бусдаас өөрчлөлт гуйх хэмжээнд хүргэв. Энэхүү шудраг бус байдал нь Вангийн доторх гомдлыг улам бадрааж түүнийг ямарч гарцгүй ангал руу түлхсэн юм. Ванг хэдийгээр үлгэр жишээ оюутан байсан ч зөрчилдөөний үед сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй байсан нь гадаад дахь ганцаардал хичээлийн дарамт эцэг эхийн үйл ойлголт зэргээс үүдэлтэй байж болох. Энэ хэрэг 2024 онд шүүхээс цэцлэгдэж Ван Жобын магадлангаар суllагдах эрхгүйгээр бүх насаараа хоригдох ялавснаар төгссөн юм. Та бүхэн энэ нэргийн талаар юу гэж бодож байгаагаа сэтгэл хэсэгт заавал бичүүлдээгээрэй. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ өрөө дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа заавал дараад өгөөрэй.